За миний YouTube channel Тартай Морил өнөөдөр хэдүүлээ хөгжлөө бичлэг хийн. Хэдүүлээ Dollar Store-оос би юмнууд авна. Би өмнө хэдэж Dollar Store орж байгаагүй. Тэгээд Dollar Store дотор ингээд хямдхан юмнууд байдаг гэсэн. Тэгээд л тийшээ орж үзье. За ямар ч хэлцгээе шууд явцгаая. Тэгээд намайг ингэнгүүт шууд очие. За ирчлээ. Одоо хэдүүлээ орцгоё. Тэгээд энэ дэлгүүрийн нэр нь бол Dollar Store. Гэхдээ яг бүх юм $1 үнэтэй биш. Тэгээ ер нь бол амар хямдхан шивэдүүдийн бус доо. Шивэдийн бус дэлгүүрүүдийг бодох юм бол хямдхан. За ямар ч орцгоё гадаа хэлээ. Бүгд тэрийг авчээ. Нэнди гэж бодлоо. Хамтдаа жоох энэ хавар ингээд яваа. Тэгээд юу байна гэдэг харуулаад. Гэтэ яг юу авч байгааг харуулахгүй. Яг гэртээ очиж байгаа нэг юмсан яг бүх юмуд авчихлээ. Сандээс гарч байгаа болсон. Yeni deposta mı gidiyor? Saya ini akan bakal nanti telefon gitu. Ini munduk. Юу яа. Тэгээ энийг самар олон өөр юм хэрэглэж байна. Ini enggak setir. Saya shipping harus. Ada enggak? За түрээс гараад ирлээ. Бараг цаг энэ дотор байсан цаг 30 минут. Одоо ямарсан харин амар ядарчлаа. Бага юм аваад тэгээд хараад яг юу авснаа үзүүлээ. За би гэрлөөгөө ороод ирлээ. Хэдүүлээ одоо намайг юу авсныг үздэцгээе. Тэгээд би үзүүлэхдээ үнийг хэлэхгүй гэж бодож байна.
зүгээр үзүүлэн. Тэгээд хамгийн сүүлд би хэр их юм авснаа үзүүлээ. Тэгээд та нар энэ доор комментэн дээр хэр үнэтэй нийт хэр үнэтэй болсныг таагаарай. Тэгээд би дараачих влогын дээр хин зүг таасныг бичээ хэлье. За яварч эхэлцгээе. За эхний уудлан дагаа юм болоод би ийм цаг авсан. Би энэ хар цагаас холмоор байгаа. Тэгээ энэ ийм модон цаг амар хөр харагдаад тэгээд би энийг авсан. За дараагийн авсан юм нь бол өндөгний ингэж хэрчдэг төмөр. Тэгээ энийг би TikTok-ын дээр харсан баха. Энийг бас өөр юм дээр хэрэглэж болдог юм лээ. Жишээ нь авокадо ч юм уу мөгтэй хоол хийхдээ ингэж бас энэнгээр хэрчиж мөг хэршээд амар амархан юм байлээ. Тийм болохоор энэ жоо хэрэгтэй санагдаад энийг авсан. Тэгээ би нэг юм Nivea-гийн бинис хаван авсан байгаа. Ийм том савтай. Тэгээд ийм хоёр deodorant монголоор юу гэдэг вэ? Гэтэ ямар ч зэн ингэ сунгадаад хүрхтэй deodorant хоёрыг одоо эмгтээчүүдийн нэмгэн дамс гэх юм уу. Энэ том попкорн. Яг сүүлд гаргасан чинь том попкорн гаргацсан. Хоёр бини ингэж үрдэг хорлоо. Ийм том хоёр лаа, гоё үнэртэй лаанууд. Би ингээд лаа авахгүй аавна гэж амар удаан бодсон. Тэгээд яг гоё үнэртэй ханаас авах мэдгүйсэн. Гэхдээ энэ нэлээд дажгүй хямдхан. Тэгээд бас амар том. Надад таалагдсан. Тэгээ гоё үнэртэй агаасаа. 100 цаг барьдаг гэсэн. 100 цаг ч мэлээ их. Тийм болохоор болоосаа. Тэгээд нэг юм спрей. Тэгээ энийг зүгээр ингээд өрөөндөө татчихдаг. Ямарч нэгэд өрөөндөө ингээд татчихдаг. Тэнгүүт амар гоё үнэртэй. Нэг юм дэвтэр. Солочлаа нэг юм дэвтэр. Энэ дээр би нүг саксныхаа жоон төлөвлөгөөг гаргах гэж одоод ийм дэвтэр авсан. Ийм олон төрлийн хуудастай. Амаа ингэж зайлдаг, шүдүүгээс надаараа зайлдаг юм цэвэрлүүлэгч. Ийм хоёр нүүрний pads. Нүүрний ийм хөмсөг зулгаагч. Надад амар олон хөмсөг зулгаагч байдаг л да. Гэхдээ би ингээ сайныг яг өөртөө таарсан сайныг олоогүй болохоор ингээд хаяа хөмсөг зулгаагч дэлгүүрт харах юм бол би авчдаг, туршиж үзгээд. Тэгээд ийм гэрэл энийг би ингээ гоё хан ман дээр өлгөх юм уу энэ дээрээ өлгөж мөлгөнө гэж бодсон юм. Эсвэл толныхоо ингээд тойруулаад өлгөн юм жижигэн гэрэлнүүд. Энийг тэгээд нэг удаа туршиж үзнэ. 6 ширх энэ удаа дөрв ба тэгээд дахиад 2 6 ширх юм нотон сэлгээдэг. Энэ бол хүүхдийн нотон сэлгээдэг. Гэхдээ би энэ ер нь нотон сэлгээдэг ингээд шкаун дотор хийжтэй. Тэгээ юм болвол хэрэглээд амар байдаг. Тэгэхээр би нотон сэлгээдэг хэрэглэх туфтаа. Би энэ балнууд авсан. Яг гэдэг мэдгүй ингээд яг тэр бал номны тасаг дээр нь явж байхдаа ингээд амар хэм авмаар байсан. Амар ингээ хөөрхөн балруулнууд, балнууд, дэвтэрнүүд тэгээд амар авмаар санагдав. Гэтэ энэ гоё бал би гоё балн дуртай. Ингээд бичээд амар гоё байдаг балн. Тэгээд энэ жоохон дажгүй харагдсан. Тэгэхээр энийг тэгээд манай гэрт тийм олон бал байхгүй болохоор хэрэгтэй. Тийм брэдинүүд ер нь хэрэг болтой. Тэгээд бас миний бодлоор ингээ юм эрэхтэй брэдинүүд илүү сайн байдаг. Яг гэдэг юм би мэдгүй эмхтэй юм брэдинүүд тийм адилхан сайн биш миний бодлоор. Тийм болохоор би дандаа эрэхтэй гэсэн нас навчдаг. Хоёр юм хатуус хаван дөөгийн гоё нэртэй. Шүдний юм шүдний утас гэдэг юм уу? За та нар ойлгож байгаа ингэ шүдээ гэдэг. Зэрэглэг. Амс, надаа амснууд одоо хэрэгтэй. 10 ширхэг амс. Бох. Бал харандаа дахиад 2 харандаа. Энэ арай жоохон ондоо. Гэтэ мэдгүй. Авмаар харандаа болно. Харандаш бал даамсаг. Тэгээд энэ амар хөрх харагдсан надаа. Ийм стикер биш ингээд яг энэ тэр ном балны тас дээр явах амар хөрх юм.
Тэгээ бүгдийг нь автомаар санагдаад. Цааснууд ноут бичдэг. Тэгээд өнгөний амар хөөрхөн өнгөнүүд. Ер нь ингээд дандаа улаан биш амар юм тод ягаан, тод ногоон, цэнхэр тэгээд шар гэдэг штэ. Гэхдээ энэ амар юм пастел амар хөөрхөн өнгөнүүд. Тэгээд би нэг авцсан. Тэгээд календар дээр наана гэж бодоод авсан. Тэгээд бас энэ номны тасагнаас нь энэ амар хөөрхөн. Ийм бас адилхан ийм наадаг юмнууд ноут бичээд ингээ наачдаг. Ингэж аваад ингээ наалтдаг. Хамгийн сүүлчийн авсан юм бол ийм хоёр ийм сав. Тэгээ энэ бол би энэ дотор нөгөө угаалгынхаа хувцсуудыг хийнэ гэж бодсон. Яг л энэ доор би нэг цэнхэр ут тавьчихдээ шүү дээ амар муухай харагдаад. Тэгээ энэ тэрний хооронд ийм хоёр ягаан том ийм савыг тавьчих гэж бодсон. Бүх авсан юмнууд иймэрхүү байна. За, нэг иймэрхүү юмнууд авлаа. Тэгээ та нар доор комментэн дээр бүх юм нийт хэдэн корон болсон байна гэдэг бичээрэй. Төгрөгөөр биш, короноор бичээрэй. Еврогоор бичих юм уу? За, еврогоор бич илүү амарх. Төгрөгөөр биш, евро эсвэл короноор бичээрэй. Тэгээд хамгийн ойрхон таарсан хүнийг би дараагийн влогын дээр хэлье. Тэгээ юм шиг та нарт таалагдсан байсаа. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээ бас зүгээр үзэж олно. Тэгээд үлээ дараагийн бичлэгэн дээр уулзцгаая. Баяр таа.